Hey, за юу айцхан үзэгчтэй Newsak in the house энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Өмнөх бичлэг дээр амсанчлан 2027 онд тоглолтоо хийх магадлалтай топ 5 артистуудыг та бүхэндээ танилцуулах гэж байна. Бичлэг эхлэхээс өмнө ирцээ бүртгүүлээд лайк дараарай. Олон юмрээд яхав шууд бичлэгэнд орцгоё. 2027 онд тоглолтоо хийх магадлалтай хамгийн ихний артист бол Trishna-г онцолж байна. За рэпер Trishna-гийн хувьд бол 2020 оноос хойш буюу өдгөө 6 жил Монголын попод хүчин зүтгэж байгаа гэхэд бол хэлцдэхгүй. Цаадны хувьд бол та бүхэн мэдэж байгаа анх гарч ирсэн цагаас л бусад рэперүүдээс аюул ялгаатай байсан. Өөрийнх нь стил имиж, дууных нь үнгайс, за тэгээд тэр характерууд гэх мэтчлэн те ер нь бол тис ондоо. За Trishna-гийн хувьд бол анхны уран бүтээлээс ахуулаад ерөнхийдөө Монголын попод гард үрсэн цагаас л анхаарлыг бол авчихсан. Ялангуяа гарч ирсэн эхний 2 жилдээ л хипхоп индастрид бол Trishna-г танихгүй болчихсон шүү дээ. 2021 он буюу одоогоос 5 жилийн өмнө рэпер Trishna-г нэрнээс цааш мэдхгүй бичлэгтээ оруулж байлаа. За тэр үеийн Trishna-гийн үзэл бодол болоод нэвтрүүлгийн сонирхолтой хэсгээс та бүхэндээ хүргэе. Яг анх өөрийнх нь гарч ирсэн түүх болоод амьдралынх нь сонирхолтой дурсамжтай хэсгүүд байгаа. Та бүхэнд таалагдах байхаа. Өмнө дээр ямар дуу байсан бэ? Одоо тэр дуу YouTube-ын дээр байгаа юм. хамгийн анхны дуу заяа. За би одоо энэ дээр нэг юм сонирхолтой юм ярий заяа. Хамгийн анх юу хийжсэн? Би хайрын дуу хийдэг гэсэн бохоггүй юу? Хамгийн анх хайрын дуу хийгээд за энэ хайрын дуугаасаа бүтэхгүй юм байна гээд би реги хийжсэн шүү дээ. Реги хийж байгаа. За реги бүтэхгүй юм байна гээд би трап хийсэн бохоггүй юу? Трап хийж хагаад за трап бүтэхгүй байна гээд тэгээд яг тэр үед чинь бас одоо ингээд олон урсгалуу солиод ингээд явах чинь би бас нэг өөрхөн 3 жил мэл хийгээд эхэлсэн байсан байхгүй юу. Тэгээд тухайн үед чинь 3 жил ч одоо амар урт урцгаж санагдчихж байгаа шүү дээ. Тэгээд за ерөөсөө юу юм бэ? Одоо нэг урсгалаас олж үзсэн. Гэхдээ би өөрийнхөө бүр багадаа мөрөөдчихсэн яг багадаа зорж ирсэн урсгалаар хийж эхэлнэ гээд dark trapper хамгийн их одоо тэрийг хийгээд тэр бүтэхгүй бол би дуучин байхаа болоод одоо битмейкер продюсер чиглэл рүүгээ хий гэж бодож байгаад тэгсэн чинь хазар тэр нь гайгүй басгүй амтан сонсч мосоод нэг хурж мөрөөд ихэлсэн. Тэр үед одоо хүрэг бол яа тий. Тэгээд нэг юу чиг явж байгаа юм. За тэгэд ямар ч тач Монголын попод сүүлийн 6 жил огт завсарлалгүй тууштай левел агсаар байгаа рэпер Trishna-г бол онцлох нь зүйтэй гэж бодлоо. Түүний хувьд бол та бүхэн мэдж байгаа бусдаас өөр гэдэг имижийг бол баримталж авдаг. За тэгэд дээрээс нь авьяастай 90 оны 100 буюу 2027 оны 100 рэпер Trishna стадионд томоохон хэмжээний тоглолтын их болов та юу гэж бодож байна? Комент хэсэгтээ сэтгэлдээ бичээрэй. Тэгэд бас би комент хэсэгтээ Trishna гэдээ биччихсэн байгаа. Фэнүүд нь лайк тааж ирцээ бүртгүүлээрэй. MLB-д Newsak 200 хурамшууллаа. Ирэх жил тоглолтын их магадлалтай дараагийн артист бол рэпер Wolfizm-ыг онцолж байна. Рэпер Wolfizm-ийн хувьд бол би буруу санааг бол 2015 оноос хойш Монголын хипхопод дасралтгүй уран бүтээлээ 11 жилийн турш хийж байгаа. За мэдээж түүний карьерийн оргил үе болвол мэдээж real level-д орсон цагаас гэж хэлж болно шүү дээ. За бүр 2015 оноос өмнө уран бүтээл хийж эхлэхээс өмнө гэх юм бол бид нэр рэп дембэг бол оруулж болж байна. Мэнсиго найзхан доо бол Жорж Клуни. За чинь тэдний гомоноор тэлдэг агаа нөгөөхөө жоохон бүлүүлээ. Чи бол яаж хийсэн ажлын үр дүн? Гэхдээ би согтууг ялтаа. Эмзэг сэдвүүд нь гэсэн чи секс найз хүмүүст дээрээс нь охтуудын салтаа. Зүнж өгчөж хүүхдийн баяр тэмдэглээд яваад байгаас хэрэгтэй. Хэрийг нь хандсан чи битүү шалтан гамбуушин зургтай. Уурч нь үрээд байгаа охин нэрээ намайг майзлаа. Угийн нэстэ удмаар хүртэл хормон донтой гайцалтай. Мөнгө олдохгүй байна тэгвэл шүний клубт очиж тайцалтай. Гадар юунда ирмээд байгаа. За яг хаа ажилтай. Тарих толгой чинь юу вэ? Зүгээр л нэг муу худуу. Чиний нөгөө нэг чинь шалчиз юм минийх жиг гэж болов. Мико дээр нусаанаас. Арманы дээрш нусаанаа. Энд тент хамраа ухаж нусаанаа. Өчтөр нэг хөөхөд тушлагдуулсан сурагтай байсан энэ байсан одоо дан тусаар ба. Чимо пивнийг үзээ. Хоол явж агсантай. Хідэн мэддэхгүй л дээ. Аргагийн гарын шив. Боцолгүй рэп сос дэмбэ чи илүүж байгаа. Цаа чинь хөгжүүлээ барыг болж байгаа тийч үсэлцэг чинь чамаг л хилаамаа билүүж байгаа. Чамдын өгзгнүүд байдалтайгаа ирэхээр нийслэлийн нэртэй бодлого уртхулдیں۔ Додуулсан чанарсгүй тариатай ста хүсвэлийн гүшүүний хойлоо сайхан нухалцъя.
Ингээд нэг чи дараа нэг би motherfucking master. Чи бүлмний хажууд хүн хожиж байгаа хараад эзэмэд муутай six pack pasta. Бибити бабити бүү. Чи битэ шакулгүй энэ миний зүү. Би нөөргөө хингэдэг өөртөөс ингэдэг чи битэ дахын дүү. Тусаа. Рэп Тэмбэд оролцдог байх үеийн яг энэ үе буюу 2013 оны 9 сарын 29-ний рэпер Wolfizm-ийн нэг гоё бичлэг байна. За тэгээд Монголын попд бараг л 15 жил хүчин зүтгэж байгаа рэпер Wolfizm-ийн хувьд бол томоохон хэмжээний тоглолтоо хийх цаг нь бол яах аргагүй болчихсон. Цааднычийн хувьд бол сүүлийн үед яах аргагүй болчихсон гэр бүлийн ажилтай нэлээд завгүй байгаад байгаа юм шиг байна. Мэдээж уран бүтээлээ яаж хаях вэ? Онгаарснаас хойшоос хэд хэдэн уран бүтээлийг хийчихсэн байгаа. За тэгээд төгсгөлд нь би комент хэсэг дээр мөн л адилхан Wolfizm гэдэг комент үлдээчихсэн байгаа. Фэнүүд нь эрцээ бүртгүүлээрэй. 2027 онд тоглолтоо хийх магадлалтай дараагийн артист болоод KK болон Show. За мэдээж дээрх хоёр артистыг бол салгаж бичих боломж байсан. Гэхдээ хамтдаа байл илүү гоё явах. За рэпер Show болон KK нэрийг бол та бүхэн мэдж байгаа. Сүүлийн 3 жил бол Монголын хипхопд хүчтэй гарч ирсэн хоёр артист. Үнэн ч сонсогчд болон фэн бейсэрийн сүүлийн үед бол охид залуучуудын анхаарлыг маш ихээр авж байгаа. Тэдний YouTube-ийн subscribers, Instagram-ийн дагагч, за дуунуудын хандлт гэдэл ерөөхдөө бол энэ бүгдийг илтгэн. За KK болон Show-ны хувьд бол хамтдаа нийлээд 2027 онд тоглолтоо хийх бүрэн потенциалтай гэж бодож байна. Хит болсон дуунууд, хамтарлууд, фэнбейс, за өөрсдийнх нь харизм гэдэл ерөнхийдөө бол хамгийн юм яг одоо бүтчихэд байгаа. За рэпер KK-г бол та бүхэн мэдж байгаа шүү дээ тий. Өөрийнхөө хипхопыг бол автотун дээр суурилж хийдэг. Тэгээд сүүлийн үед ерөнхийдөө гаргаж байгаа дуунуудыг сонсонгууд тийм охтын талаар ч юм уу тий хайрын тухай тиймэрхүү дуунууд хийж байна лээ. Эдгээр дуунууд нь ч гэсэн хандлт айгүй сайтай, Instagram дээр ч гэсэн тий өөрийнхөө сонсогчдыг ингэж идэвхжүүлээд явж байгаа. Харин рэпер Show-г бол та бүхэн мэдж байгаа. Өөрийнхөө NDL crew тий одоо өөрийнхөө гэр бүлтэйгээ бол уран бүтээлүүдийг төлхөө хийж байгаа шүү дээ сүүлийн үед. За рэпер Show-гийн хувьд бол Монголын попд юугаараа онцлог вэ гэхлээр түүний хоолойны өнгө нь болоод за тэгээд бас дуулдаг хипхоп маяг нь орж байгаа шүү дээ. За тэгээд гих мэтчлэн тустай өөрийн гэсэн хэм маягтай өөрсдийн гэсэн фэн бейстэй эдгээр хоёр залуучууд нийлээд 2027 онд тоглолтоо хийх юм бол за ер нь бараг л дүүргэндээ нэр өвтэй. За тэгээд мөн л адил би энэ бичлэгний комент хэсэгт KK Show гэдэг бичээд үлдээлээ. Эдгээр залуучуудын фэн бейс нь энэ комент дээр лайк дараад өөрсдийнхөө хүчийг үзүүлээрэй. 2027 онд тоглолтоо хийх магадлалтай дараагийн артист бол яах аргагүй Бэтэмэр. За Бэтэмэрийн хувьд бол та бүхэн мэдж байгаа хамгийн анх 2020 оноос ерөнхийдөө Монголын хипхопод хүчин зүтгэж эхэлсэн тасралтгүй 6 жил. За түүний хувьд бол анх гарч ирсэн цагаас дуу хийсэн цагаас шууд Монголын хипхопын анхааралд орсон. Бэтэмэрийн хувьд бол дуу хийгээд анхаарал аваад удаагүй байхдаа тухайн онд буюу 2020 онд рэпер Маратай биф хийж эхэлсэн. За тэгээд олон юм яриад яг тэдний биф руу буюу 2020 он руу эргээд буцацгаая. Тухайн үед би шуурхай мэдээж илаа. Залуу хөлт байжтэй. Энэ тухайд бол олон юм яриа яхаа тэгээд та бүхэн бол өөрсдөө сонс тий. Та яг одоо Newssack-ийн контентийг үзэж байна. Ахтусаа очиндээсээ нүднээс тал орчууд үнэндээсээ сэтгэл дуудаахан гар хүдэн байна замраагүй новчнуудаас өөрийгөө хай факти шид яг кактус шиг дуугаа үзүүлсэн magic шид яхаа чи яг одоо өөрөө шид марада зөрүүлсэн Crispin beat угаасаа бистаа миний дуу хит хүний бүх сухтыг ханьж ийснийч өнгөө би цоглоод нэг хөрөнгө бирч чамайг багаж ин бичиж мара бас gang shit this is different би галтуул шиг ханьж хийсдэг хамхуу шиг хаасан үсний чинь мат болчих fuck this shit яг кактус шиг чамайг би хатан кактус fuck this shit яг кактус шиг чамайг би хатан кактус I'm thinking миний дуу махсуу shit so serious you be shit join шаажаад номон shit одоо би ухаан чиний бошиг аюултай шүүн орцоо shit харахгүй зүдэг би хавган shit гүйлгэн новшод миний гарчлыг гацгаа сайхан дотор хатгүй shit.
Disney тухайд бол Kansas болоо намайг дис хийсэн байхаар нь юу гэх юм бол гэд бодоод орсон чинь те бодоод ингээ орой харсч хаамтыг гэсэн дууныхаа намайг магтаад байсан хэсгийг нь хасаад те хэсгийг нь солиод дис хийцэн байсан гэж өөрийн Instagram story дээр бол бичсэн байна. Мөн үүнээс гадна сүүлийн хэдэн хоног карантинд өөдсөн бол энэ хошин шог шиг хэдэн өдрүүдийг одоо ингээд хамтдаа өнгөрүүлж байгаа та бүхэндээ баярлалаа. Одоо уйлээд явах те байнга бодоод уйлаад байв. Өөрийгөө л зовоно. Баярлалаа. Дараагийн уран бүтээлүүдээр ингээ уулзцгаая баяртай. Гэсэн зүйлийг бол Instagram story дээр бичсэн байна. За тэгээд энэ бас магадгүй хамгийн сонирхолтой нь Kansas зөрүүлээ дис хийгээд байгаа хүмүүст хэлэхэд муудаа дээрлэх үү гэдэм аа. Та нарын эмхтэн хүн зоддгүй өстэй адилхан тий тэрнтэй ч яг адилхан тийм болох гээд байна. Уучлаарай би ялагдё ха мара чиний зөв үргэлж чиний зөв байдаг. Рэпер Бэ Тамирын хувьд бол яг өөрийнхөө мандан бадарч байх анхаарал авч байх үе дээр бол рэпер Маратай биф хийсэн. За тэгээд жинхэнэ тоглоомын ороод жилийн дотор өвжи гэдэг шиг болсон доо. За тэгээд мэдээж үүний араас өөрийнхөө майд цэвэр рекордстойгоо тасралтгүй уран бүтээлийг хийж байгаад үдээ хүрсэн. Тэгээд 2026 онд эх орондоо ирсэн тоглолтоо хийсэн. За тоглолт нь бол пиг дүүрсэн гэж та бүхэн мэдж байгаа. Тамирын хувьд бол сонсогчдод яг одоогийн байдлаар хамгийн хүлээлттэй байгаа артистуудын нэг бол Мөнөөсөө мөн. Хэрвээ 2027 онд тоглолтоо хийх юм бол дүүрэх магадлал 100-аас 110%. За тэгээд комент хэсэгтээ би Тамиргээд үлдээлээ. Түүний тоглолтыг үзэхийг хүсэж байгаа хүмүүс ороод ирцээ бүртгүүлээрэй. MLB-д Newsack 111 нэрээр 200 урамшуулаарай. 2027 онд тоглолтоо хийх магадлалтай хамгийн сүүлийн артист бол рэпер Limit King. За Limit King-ийн хувьд бол бүр магадлалтай ч биш баталгаатай гэд өөрийнхөө Instagram story дээр хийчихсэн шүү дээ. Энэ жилийн 100-100 шоу тоглолтын араас за цаачин бол Instagram дээр иймэрхүү мэдээлэл хийчихсэн. За түүний хувьд бол Mongolia Pop-д хэдэн ч жил болсон юм битээ. Айгүй удаж байгаа. Ямар ч тач Limit King-ийн хувьд бол 2013-2014 оны орчимд Night Nation гэдэг рэпер Shaggy-тэй уран бүтээлүүдийг хийдэг байсан. Утасны хаалистик хатж явна. Даруудыгаа цугсууж гадуур шахан тодорхой жупиг инжайтлын авч явна. Миний гачсан би жоохон татж явна. Чихэд татчсан мөхцөг хатж явна. Хамуцаага хамчаа дотор байсан бүхнийг ингэж нэг юм татж явна. Имэ салхи чимэ ямар нэгэн сони хачи сутсаа. Трэп хам тавын тэн тавчсан тавараа тавцуулсан шиг бүтээсаа. Сакшны тик гүч явна. Бүтэлсэн бүтлааны гүч явна. Хартас харахгүй шин хамуутнийхээ дургамаар хувийн орцоо дүрч явна. Холдож босоо цагийн зөв боцож босоо хөөе ратаж байгаад гарч ирэх зүг. Миний санаж байгаагаар үүнээс хойш нэг хайхтар уран бүтээл хийхгүй байж байгаад 2019 оноос хойш Mongolia Pop-д эргэн ирсэн. 24 хэмээх дуугаар бол эргэн ирсэн. Тэгээд үүнийхээ араас 25 гэдэл ерөнхийдөө загна явцсан шүү дээ. За үүнээс хойш бол нэг ганц 2 жил завсартай байж байгаад за сүүлийн хэдэн жил бол Mongolia Pop-д маш идэвхтэй байгаа. За маш идэвхтэй байхын хажуугаар сүүлийн 2 жил рэпер Limit King-ийн хип-хоп ур чадвартай энэ скил бол бүр илт сайжирсан. За тэрийгэ чи зарлж байна уу гэмээр үгээ сүүлд гаргасан 21 бүлэд хэмээх дуун дээр бол хэлсэн. За сүүлийн 2 жилийн хувьд рэпер Limit King-ийн хувьд ганцхан хип-хоп скилээ сайжруулад зогсохгүй. За хип-хоп руугаа энэ оруулж байгаа хөрөнгө оруулалтаас нэлээд их болгосон. За энэ нь юун дээрээс мэдэгдэж байна вэ гэхлээр мэдээж хамгийн түрүүнд клипний хийцлэл, за тэгээд дууны микс мастер те, за дууга чанартай байх үүднээс хийж байгаа бүх зүйлс орж байгаа. За гэх мэтчлэн рэпер Limit King-ийн маш олон зүйлийг нь дурдж болж байна. Ямар ч тач сүүлийн 2-3 жил Mongolia Pop-д маш хурдцтай левел агч байгаа. Рэпер Limit King 2027 онд бол тоглолтоо хийх нь баталгаатай За тэгээд түүний бие даасан тоглолтыг бол 21 залуус болоод West Side-ийн залуучууд хурж ирээд дүүргэх магадлал бол маш өндөр. Мөн л адил комент хэсэгт Limit King гэд үлдээлээ. Түүний сонсогчд ороод лайк дараад ирцээ бүртгүүлээрэй. Өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ 2027 он буюу ирэх жилд тоглолтоо хийх магадлалтай Монголын топ 5 артистыг онцлоо. Энэ удаагийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Нам дагснаас намайг дагаарай. Сакаут төр баяртай үзэгчтэй.